За бид явсаар хагаад машин хаад гэдэг богдуулынхаа нэг оргил дээр гараад ирлээ. Тэгээд гол бидний үзүүлэх гэдэг санаа бол эх орн бол хүнээс их. Тэгэхээр хов хүн та өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэгэхээр эх орныгаа хайрлаж байна гэдэг энэ мэдрэмж бол өөрөөс ч их ёстой учраас тэр өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өөрийнхөө эрүүл мэндэд яаж анхаарах, эрүүл мэд саруул ухаанд энэ зүйлийг яаж хэрэгжүүлэх гэсэн юм байна. Тэр оройтоод баар саваар яваад тэгээд одоо хагасны сайн өглөө нойрноос сэрч чадахгүй тэгээд хамтж наваараад гэдэг юм тийм үү. Энэ байгаа хүмүүсийн хэрэгэд энд гарч ирсэн олон залуучууд нөөрэндөө байсан. Эрт босч агаараа суулж уушхаас жирүүл мэндэ гэж. Ингэснээрээ бас өөртөө тодорхой хэмжээгээр эх оронч байж чадж байгаа. Баярлаа гэж хэлээ. Ингээд бусад хүмүүс ч гэсэндээ хамтдаа ууланд алхах. Магадгүй ууланд алхахгүй ч гэсэндээ спортоор хичээлж өглөө эрт босохыг уриалж байна. Эрүүл амьдарцгаая! 7 хоног болгоны ах сайны өглөө ууланд гарахын тулд өглөө шууд гарчиж байгаа шүү дээ. Энэ бол бас тодорхой бэлтгэл хэрэгтэй. Тэгэхээр одоо бидний манай залуучуудын ярьдаг Васа ахын төрсөн өдрийг тэмдэглэхийг болж байгаа. Яг тэгэхээр ууланд гарахын тулд эрт амрах хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн хариуцлага дурлахтаа ч юм уу те. Өөрийгөө зөв амрааж яж өглөө эрт ууланд гарна. Ууланд гарах нь тухайн хүн өөрийгөө бас нэг ч гэсэн алхмаар ялах. Ялан дийлж гарах хамгийн том хэлбэр байгаа. Энэ бол өөрөөсөө бас уулын хариуцлага ууланд гарахад одоо манайх шиг удаатай байгаа үед бол бас эрүүл мэнд сайжирна. Дээрээс нь хөдөлгөөний хомсдлыг багасгана. Тэгээд энд одоо бас найз нөхдөөрөө гарч байгаа учраас хөдөлгөөний хэлбэр бол бас сайжрах. Бие биенийг хөдлөх, бие биенийг ойлгох. Тэгээд чинь хамтдаа гарч иж ориглыг эзэлж байгаа. Хамтдаа зорилгоо биелүүлж байгаа. Маш олон давуу талтай. Шалгаснаар бол эрүүл мэнд шиг ашиг тустай. Ашиг сайн зөвлөх. За хөдөлгөөний талаас эрүүл ортодоо амьдрахын үндэс суурь нь дасгал хөдөлгөөн юм аа. Оргил хатта! За мэргэжлийн хуульчдын хувьд бидний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол гэмт хэргийн гаралтай асуудал. Ялангуяа эдийн засгийн хямралыг дагаад дэрийн бүхий салбар үүсдэг. Хямарч. Энэ оюун санаанд бас иргэдийн оюун санаанд нөлөөлсөн учраас энэ бас гэмт хэргийн гаралт нөлөөлж ихсэх. Тэр архитектур сахилгч юм архитектур сахилгаас үүдсэн олон янзын гэмт хэрэг гарч байгаа. Учраас ер нь оройн цагаар гадуур явах, өглөө эрт босч өөрийгөө хөгжүүлэх ийм зүйлд цаг зав зориулаад сайн зааж байна.